Сайн байцгаана уу? Шинжлэх ухаан тань мэдхүн од мөндөр сувг уран зохиол тайртай үзэх сонсогчдод сайн сайхны өсөн мэдчилж байна. Цэнгэл баяр мэний бэлтгэн хүргэдэг дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ дугаарын хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах он тайм технологи мөн од мөндрийн алтан гишүүд манд дэмжиж ажиллаж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.307 хост дэлгэнээр хүрч байгаа. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа гоо үзэсгэлэн бол шарах гэдэг энэ манай од мөндрийн орчуулагч тэгш заяагийн орчуулгаар мөн тэгш зай маань эмхтэн гаргасан энэ номноос за энд ерөөсөө бүр хайрын тухай дэлхийн шилдэг хайрын өгүүлэлгүүдийн төвөр болсон юм ном байгаа. Тэгэхээр эндээс бүгдээрээ маш гоё өгүүллийг хамтдаа сонсон. Тэгээд Америкийн зохиолч Майкл Каннингем гэдэг зохиолчийн Soft гэдэг нэртэй нэх гоё тийм нандин өгүүллийг хамтдаа сонсноо. Тэгэхээр энэ зохиолчийг бид нэр киногаар нь маш сайн мэддэг. The Hours гэдэг кино нь одоо нэг 3 цаг үед амьдарч байгаа эмэгтэй хүний амьдрал ингээ хоорондоо уулзахгүй байгаа мөртлөө айгүй гоёор гаргадаг. Маш олон төрөлд одоо Оскарт нэр дэвшээд тэгээд бас эмэгтэй гол дүрийн жүжигчний шагнал авч исэн тэр романыг бичсэн. Тэндээс нь сэтгвлээд кино хийгдэжсэн. За ерөнхийдөө бол их тийм цаг хугацаа, ганцаардал, хайр, хүний дотоод сэтгэлийн тэр өвдөлт, нандин мөчүүдийг айгүй гоё гаргаж бичдэг. Үйлдэл гэхээсээ илүү бас тэр дотоод сэтгэлийн үйлдэлүүд ихтэйгэр бичдэг. Ийм зохиолч байгаа. Тэгээд за энэ Америкийн алдартай зохиолч энэ хүний зохиолыг бас нэвтрүүлэгт уншихсандаа баяртай байна. За хамтдаа сонсъё. Өнөөдрийн өгүүлэлгээс бүгдээрээ маш сонир мэдрэмжүүдийг авах байхаа. Зохиолч Майкл Каннингем Soft тэгш заяагийн орчуулгаар Анжела чамаас үлдсэн болгонд би хайртай. Тараг шиг нялуун, цэмцгэр мөртлөө таравс шиг үл мэдэг чиний үнэр. Үтрэний хаалт чинч үнэнч байхын бэлэгдэл болон орны дэрэгдэх явган шүүгэнд урдын янзаараа хэвтэж байна. Бас Soft. Гайхал Softнууд. Өнөө өрөө гэртээ ирмэгцээ би өнөөх Softнуудыг хайж эхэлсэн юм. Уул нь би зурвас, яг үнэндээ бол бэлэг үлдээсэн болов уу гэж битүүхэн найдаж байсан. Чи минь бэлэгсэлтэд хичнээн хорхоотой билээ дээ. Тийхүү би 2 үзүүрт найдлага тээсээр гэртээ хүл тавилаа. Эзгэрсэн орон зайгч үгүйлвч, үлдээсэн гинтийн бэлгийг чинь өөрийгөө сануулахаар сонгосон жигтэй аргыг чинь мэдгсэн гэхээс би тэсгэл алдаж байна. Мэдээж эхлээд би юу ч олоогүйгээ. Даруй бэлэгдлийн утгад хөрвүүлэн бодсон юм. Сануулгах юу ч орхиогүй гэхээр намайг март гэсэн үг. Гэнэт учиргүй урам хугарахын зэрэгцээ ичингүйрэн боломгдох мэдрэмж төрөв. Гэтэс тавгүрхэн мушгирсанд даруйхан нүрээ шавшихаар угаалгын рөрөө зүгэллээ. Тэгээд тэндээс би эхний Soft олсон юм. Ширхэг Soft угаалтуур дотор эгээл цагаан палангийн нэгээхэн хэсэг мэт онцсон ялгарахгүй бүнжигнэн байлаа. Soft-ыг чимхэж аваад хуруун завсраа сэлгэж өнхрүүлэнгээ сайтар ажиллаа. Гарцаагүй мөн байна. Сүүн туяа цайвалдсан бяцхан бөмбөлгөн хэлхээс бүхий хүзөөнөөс чин шагаа хүртэл унждаг цочмоор урт хямдхан дойрамл зүйлтний чинь нэг. Тэгээд тэр даруй зүрх булиглаад ирэв. Энэ эд чиний төрхийг өөртөө цогцлоожээ. Би чинь торгомсог зөөлөн уян налархайг тоддгох мэт. Арсанд чинь үл ялэг шигдэн орсон сувдан зүйлтээр бэлхүүсээ ороосон чиний нүцгэн төрх. Угаалтуурт бүнжих ширхэг Softнаас гойдын юу ч анзаараагүй би гэж тэнэг хүн. Санаандгүй гээгдсэн бизээ гэж огтны ажиггүй молгууцныг яана. Тэгтэл яахаараа Soft ганц ширхгээрээ гээгдэн хоцрох үлээтэй. Би нүрээ угаачхаад юм уухаар галтайгааруу зүглөв. Шүүгэнээс гаргасан шилэн хаяган дотор өөр нэг Soft бүнжигнэн байлаа. Тэр даруй би чиний санааг цэлсхийтэл ухаарч гэр дотуураа явдаг замаа нэгтлэн шалгахтаа будагнаалдсан нүцгэн гартаа Soft атхан зогсоогч төсөөлсөн. Гэр дүүрэн Soft.
ажилтай. Чи игэл мөртлөө гейша шиг уран ухаантай юм гэж. Унтахаар зэхэхдээ би хэдийнэ 73 сувд олцоход байлаа. Эхэндээ би гэр дотуураа. Эгээл улаан өндөгний баярын өнгө алгалсан өндгөн чихэр ангуучилж байгаа жаал аятаа явж хамаг бүхнийг хөөрн нэгжиж хялбархан олдох сувднуудын түүж байлаа. Галзуухны шүүгэнээс нэгийг, дарсны хундаг, кофений аягнаас мөн нэгийг, зочны өрөөний цэцгийн сав болгоноос нэжгээдэг, тэгээд номын тавирын завсарт цавцайх, хаалганы ингээс унжуулан зүүсэн сувднуудыг олсон юм. Намайг огтын ажиггүй доогуур нь гаргий гэхдээ чи ийм сувдан ном хэрэгээр бүтээсэн юм уу? Тэгэлгүй те. Чи бүхнийг учиртай үлддэг шүү дээ. Чийдингийн бүрхүүл, зургийн ард нуугдсан цөөн хідэн залжин сувдыг ч гэсэн би нээн илрүүлсэн. Тэгээд байцнахаар шийдлээ. Сувд нэх явцыг удаашруулж, намайг тойруулан нуусан чиний ул мөрийг ахин 1-2 өдөр чадахгүй илүү мэдэрмээр байна. Орны голд овоолон тавьсан сувднууд цайвалзан туяарах нь үгүйшгүй үзэгсэлэнтэй туйлын эмэгтэйлэг үзэгдэнэ. Ингээд энэ сувд хэлүүний бэлэгдэл болдгийн биш үсттэй. Тийм болохоор л чи хэрэгээр ингэж сонгосон болов уу? Чамайг хүндлэхдээ өөрийгөө сайтар угаан эртхэн орондоо орохоор шийдлээ. Угаалгын онгоцон дотроос нэг сувд. Савангийн тавир дээрээс дахиад нэг сувд. Шүдний оон дотроос бас нэг сувд оллоо. Гэхдээ яаж энд хүртэл хийж чадваа? Нийт 76 сувд. Нэгэн сувдан хэлхээ гүйцэхт өгч байж таарна. Миний бодол сэтгэл зөвхөн чинийх хонгор минь. Наан чин бидний төсөөлж байсан шиг чийг даасан ширүүн салхитай байна уу? Санаа зовлтгүй те. 6 сар гэдэг урт хугацаа биш. Чамаагаа би энд сувдаар өвч бүрхэгдсэн суудсандаа хүлээгээд байж байна. Өглөө нь би гэрийн халаадныхаа халааснаас нэмж хідэн сувд олов. Кофеийн дотор дахиад нэг сувд байлаа. Энэ сувдыг гойд хайр татам урнаар өнгөлн далдалжээ. Кофений шүүлтүүрт нунтаг кофеноос хутган хийгээд дээрэс нь ус нэмтэл хөөсөн дундаас нэгэн сувд. Эгээл бохирдсан далайн эрэгт давлгаан түрэгцээр шидэгдсэн эрдэн мэт тунран ялгарсан нь тэр. Үнэхээр үзэсгэлэнтэй. Өөр нэг сувдыг талх шарагчинд нуусан чи харин том барагтайхан хэрэг байлаа шүү. Сувд хайлж орхиод хортойч байж мэдэх их хүн өнөртөө утаа гаргасан. Эхлээд би талх түлэгдэж байгаа байна гэж сансан. Гаргаад харсан чинь хайлаад талханд наалдчихсан нэг сувд олсон. Үнэрнэ гэж авах юм байхгүй. Сувд синтетик байсныг чи ер нь мэдсэн үү? Гэвч чиний үлдээсэн бүхэнд сэтгэл хөдлөн баясснаа нуухгүй. Харин чи цүнхэнд чинь нуусан миний бэлгийг олсон болов уу? Хамгийн дулаахныг чамд зориулж авсан юм. Манай ажилтан Ирланд ноолууртай игнэх дулаан юм байхгүй гэж байсан. Ээл гэдэг нэр нь хүртэл надад хүйтэн санагдаад байгаа юм. Хэрвээ үгийн тааварт ийм үг надад таарах юм бол би эсгэрх чимээ гаргаж ингэр заам ярсан хүчтэй салхи зүүр шиг хатхан хайрах цасыг дүрслэж үзүүлэх байсан. Чамайг хүйтэн амьсгалт мөс мэт халтаргаат дунд байгаа гэж санахаас уйтай байна. Гэхдээ зурх чадварт чинь тустай газар гэдгийг битгий мартаарай. Би уг нь чам руу уцтыг гэж сансан ч өөрсдийнхөө хилцлийг хүндэтгэхээр шийдэж байна. Тэгээд оронд нь чиний өгсөн халаадыг өмсөд гэртээ сууж чамд оюун санааныхаа зураглалыг мэдрүүлэх гэж оролдсон. Чи бид хоёр одоогоос хэдэн жилийн дараа умрын цонхгор саарал гэрэл нэвчсэн Канадын нэгэн арал дээр дундын галзуух унтлахын өрөөтэй боловч тусдаа урлантай болсон байхаагаад зургууд минь үр тариашгил урган цэцгэлж байх юм. Ийм дүр зураг санаанд чинь бууж байна уу?
Энэний дараа би улс дамнуулан илгээхэд төдийлөн зохимжгүй яггүй хувийн шинжтэй зүйл сургуулан бодсон. Чиний бэлхүүс гоё. Шигүү ургасан ой шугууг чинь. Чиний өнөөх томыг чинь санамгцаа зүрх минь булиглан догтлсон шүү. Чиний гойд хөөхөнгүй төрх зүс царайны чинь тод ялгарал, жимбгэр уруулт чинь би юу юунаас илүү хайртай. Чи сар мэт хүйтэн тэгээд ихэмсэг. Чиний тухай бодсоор нэг мэдэхний хичээлээсээ хоцорсон тул сахлах усалгүй гэрээсээ гүйн гарч аваад хөрмнийхээ халааснаас бас нэг сувд олохын сацуу шатаар уруудсаар замынхаа тэг дунд хүрсэн хойноол зүүн хүлийн гутал дотор манд бас нэг сувд нухаад байгааг хожимдож ухаарсан юм. Хичээл маань яах вэ? Өнөөхөл урагшгүй янзаараа. Бакалаврын цэл залуу оюутнууд зураасаа яаж тийм хөшүү мэдрэмжгүй татдаг байна. Хүнийг лав юр мэдэрдэггүй баха. Би хичээгээд ч тийм өхмөл юм зурч чадахгүй. Анги болгонд чам шиг ядаж 6 хүн ч байхгүй. Чиний орон зай мэдрэмж, чиний гаргадаг нарийн чандын саарал өнгө. Бас чи хаана биерээ салгахаа ямагт мэддэг. Сүүлд од шиг ногоон зураас татуулсан сүлтэй хамб хилэн хулганы зурагт чинь би их дуртай. Би бол тийм цайвар ногооноор эмнэлгийн хонглол бодох байх. Харин чийл тийм өнгөөр шүд зурж зүрхлэх биз. Зоолта битгий сулруулаарай сахиус минь. Дайснуудаасаа болгоомжлоорой. Тамийн 5 тойрог. Зургийн 5 хичээл, холимог урлаг, бакалаврын сургалтын алба чамааг хит болгосон. Бүр хитрхи их болгосон тостой хоол шиг хордуулах болно шүү. Эндхийн энэ үнэ шиг коллежид чи үзэгдэж амьдралт маань гэрэл тусгаагүйсэн бол би лавтай гидсний төвчрлэр мэжиж байсан байхаа. Тэгэд би гэртээ харж сууд нэн илрүүлэхийн тулд тэнхмийн хурлаа таслав. Цагийн дотор 24 сувд оллоо. Уран зурагт төдийлөн амжилт гаргахгүй бол чи энэ шин чадвараараа тун хол явж мэдхээр байна шүү. Суу тухаанд нь л сувдыг хөндөл мод төдийгүй хөшигний нуглаасанд нуухыг сэтэж сувдаар бороо оруулж дөнгөх биз. Сувднууд хөл дээр минь борон тусал шиг асгаран буусан. Одоо өдөш болж байгаа ч гэсэн чи хэлцлээ хараахан зөрчөөгүй л байна. Үнэн дээр би ялимгүй жаахан гайхаж байна. Чамаг үдид над руу хэдийний утас зохих байхаа гэж санаж байлаа. Хараамаар хатуу чанд замт минь. Мартснаас шүршүүрийн хоолойд хийсэн сувд чинь хамаг юм бөглөөд баллахаар шахсан шүү. Яг сувд харагдаагүй л дээ. Шүршүүрийн ус гоожулсан чинь өөдөөс сагж тургаад байснаас үзэхэд сувдал тэглсэн нь гарцаагүй. Чамаг явхаас өмнө шүршүүрийн хоолой хэвэн байсан юм чинь. Тэгээ сантехникч дуудсан боловч хамгийн хурдандаа 7 хоногийн дараа л ирэх боломжтой гэж байна лээ. Сантехникчид зураачнаас хавь илүү ажилтай байдаг цаг үе юм да. Оройн хоолны дараа хэсэг зурах гэж үзсэн чи бүтэлтэй юм болсонгүй. Зурагч намайг даралдаг янзаараа. Өнгөнүүд маань гүн биш хэрнээ баргарл болоод байх юм. Чи бол хизээч ийм түүртлийг мэдэхгүй биз, тийм үү? Чиний нүдэн дэх ертөнц гайхалтай урнаар зурж буулгана. Эгээл бие цогцос чинь гүн гүнзгий сүртэм. Тийм болохоор л ээл чамааг элсүүлсэн биз. Үнэн дээр би чиний шин сэргэгт татаархдаг. Чинхүү үннээ намжлах хаваас чиний авьяас татаархаж байна. Би чиний багш байснараа бахархаж байна. Илүү албархуу илэрхийлье. Чиний багш байснараа ихэд бахархдаг тул өөрийгөө чиний багш хэмээн хялбархан нэрлэж байгаа нь өөрийгөө чиний хувьд цор ганц багш байсан гэдгээ давхар илтгэж байна.
Гэхдээ чамд өөр багш байсныг би мэднэ. Талах шарагчанд хайлсан сувдыг оролцуулах юм бол өдгөө надад 123 сувд байна. Хүзөөний зөвлөлт шиг нэгэн учигт хэлэх байс орноос минь ахуулаад урд хаалга хүртэл үргэлжилсэн урт цуваа болох байх. Энд одоо 11 цаг болж байна. Чи ярихгүй л байна. Би өөрөө залгаад ярмаар байвч хилцлээ зөрчих аваас намайг хараал идэг. Оклахомад үлдэж сургашгүйг сургах учиртай болсон хүн нь би. Зурганда амьд ярга загсыг яраад хайчихсан юм шиг тийм гайхмаар тунгалаг ягаан өнгнүүд гаргадаг байснаа сүүлдээ гүлгэр шавар шиг ягаан өнгө тавьдаг болсон юм чи би. Тэгэхээр хэлэлцээрээ зөрчиж чам руу ярих аваас намайг хараал идэг. 2 дахь өглөө. Сувднуудынхаа дунд хувцастайгаа унтчихжээ. Эрдэнсээ хамгаалж угаалуу айтайл. Би ер нь луута жаахан төстөө байх тийм үү? Царайлаг сайхан ч биш. Тэгээд цэл залууч биш. Нью-Хевний салхи зүслэх 22 настай эрмэг залуу биш нь ойлгомжтой. Өглөөний цай бэлдсэн боловч ширхэгч сувд олсонгүй. Уйдж зүгсэн гэрээ эзэгтэйг дүрслэгтэй ашиглаж баймаар өгүүлбэр байгаа биз. Ерөөсөө ингэж эхлэе. Бетти Барнетт 30 жилийн турш баасан гариг болгон гэрээхэндээ ясааны шүл бэлтгэсэн боловч ширхэгч сувд олсон удаагүй. Би сувдгүй хоосон кофе нэрж талхаа шарлаа. Халааснууд маань цөм ханхай хоосон. Би ер нь тэгтлээ яаран шунамхаарах хэрэггүй ээжээ. Чиний солиотой хилцлийгч тэр зөвшөөрөх ёсгүй ээж. Гү яахаараа ер нь уцаар ярьж болдгүй юм бэ? Яагаад захиа солилцож болдгүй юм бэ? Чи ер нь намайг шалгаж сорих гэсэндээ ингэсэн тийм үү? Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг тослох On Time дэмжиж ажиллаж байна. On Time нь хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчдэд зориулсан кассийн програм, кассийн тоног төхөөрөмж, мөн М-банктай хамтран шимтгэл багтай банкны карт уншигч, эргэлтийн өрөнгийн зээлийг онлайнаар олгох үйлчилгээ юм. On Time-ийн гол онцлог нь хэрэглэгчдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судалж, тэдний хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгодгоороо бусдаас ялгардаг. On Time-ийн програмыг Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүд 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь ашигладаг. On Time-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол та 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүйгээр банкнд очихгүйгээр байгаа газраасаа M-Business App-аар авах боломжтой юм. Мөн тус аппликейшнаар тэг 1.3% хүртэлх буцаа олголттой M-банкны карт уншигчаа захиалаад байгаа газраа хөргүүлээд авах боломжтой. Та хараахан On Time кассийн програмын хэрэглэгч болж амжаагүй бол On Time гэсэн Facebook хуудас руу чат бичээрэй. Харилцах утасны дугаар 7777 34 44. Нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа худалдаа эрхлэгчдийн ухаалаг тослох On Time-да баярлалаа. Сургуультай удах болохоор миний үнэн сэтгэлийг мэдэх гэсэн. Мэдээж газар зүй сорилтод ор харахгүй ч хүн бол орно. Тэгэхээр 4 сарын хугацаанд нэгнэ гэсэн бидний санагалзал салалтыг тэсэн гарч чадах үйц хүчтэй эсхийг мэдхэл үлдлээ. Мэдлэг гэдэг хизээнийг өдөр хэрэг болдог зүйл аргагүй муу юм. Тэр болтол надад үлдэх юм нь чиний өтрээний хаалт 123 сувд. Өдөр бүрийн 5 хичээлэл байх шивтэй. Өнөөдөр би оюутнуудтай хатуурхаж чам шиг зурч чадахгүй байна гэж хүн болгон руу шахуу хашгицсан. Чи миний хөөр хэлэлтэй коллежийг газрын зураг дээрээ тэмдэглэдэг үү? Үгүй л бах та. Гагцхүү сургагч багш нь л бүгдийг Анжела Фенштен шиг зур хэмээн уурсан зандчсаар дуусгах биз. Оюутнууд л огт мдээгүй болохоос чиний дэг сургууль үүсэх нь халаг байна. Өнөөшн би чам руу залгасан чи утсаа авсангүй.
Чамайг өөр хүнтэй байгаа гэсэн утгагүй бодол толгойноос үл сална. Ягаан өнгөн домог болсон ээлийн авьяаслаг зураачтай. Тэр зураач чамайг гэртээ ураад зургийнхаа ягаан өнгийг үзүүлнэ. Өтрээний хаалт ямар ч эмийн санд элбэг байдаг тийм биз? Би ер нь эмэгтэйчүүдийн хэрэглэлийг том бага мэдэх юм аа. Өтрээний хаалтаа хаанаас авсныг чинь ч мэдэхгүй юм. Оройн хоолндоо овьяас идлээ. Тэгтэл овьяасны хайрцагнаас юу гарч ирсэн гэж? Сувд. Тэр сувдыг би яасан гэж? Яг л ийм аятай шууд аваад зайлгчихсан. Тэгээд хар тамхи татчихсан юм шиг шууд л урлан руугаа очиод зурж эхэлсэн. Гэхдээ гараас минь онцгой юм юу ч амлаагүй. Өдөр шөнө өөр нэг өглөө. Чам руу хэдийнэ 3 удаа залгачихсан мөртлөө ахиад ч залгана гэж өөрөөсөө айж байна. Чамтай холбогдохоос бас чамтай холбогдохгүй байхаас айж байна. Ахиад ч хэдэн сувд олсон. Харилцуур утсан дотроос хэдэн жил өмсөөгүй дотор өмднийхөө нуглааснаас сэтгүүл хадгалдаг ширийн дор нааж тогтоосон тууцан дотроос ер нь чиний гар хүрээгүй миний эм гэж үлдвүү. Тэгээд сувднуудаа цөмгийн шалан дээр дугуйруулан эгнүүлж үзэхэд зүйлт болоход дэндүү уртдах юм билээ. Чи ер нь нэмж сувд авсан тийм үү? Одоо бол би бүх сувдаа олсон. Чагнах төхөөрөмж хайж байгаа тагнуул аятаа гэр доторхоо нэгэнгүй цөмийн нэгжсэн. Тэгээд би гэрт байсан гэж өөр мдээгүй зүйлсэж олсон. Энэхүү чамайг бүрэн олборлож дуусав. Чиний үлдээсэн даалгаврыг бүрэн биелүүлсэн. Тэгээд сувднуудаа гутлын савнд хийгээ таглалцглаа. Маргааш өглөө. Чи намайг аргагүй дөнгөлөө. Гарцаагүй надаас ухаалаг юм. Би мөснүүдийг шалгаагүй байсан байх шүү дээ. Ийм уран гой зохиомжлох гэж байдгаа. Чөлөөлөгдөн сулармагцаа радио дөхөө илгээх сувднуудаасаа олж мэдсэн ч байж мэднэ. Намайг урьд нь охинтой байсныг хүүхэн биш охин шүү. Нэрнээсээ хавьгүй сайхан харагддаг манай бакалаврын анги оюутан. Нэрийн Тили гэдэг юм. Чи 4 удаа дараалан утсан аваагүй болохоор хорсол ганцаар талдаа автан хорчигоод хатчихгүй гэсэндээ л Тилийг би гэртээ урьсан юм. Миний сэтгнэн аяглах нь ёстол өөрийгөө басамжлахун ялгуулсан жишээ болсон гэхэд хэлсдэхгүй баха. Вивальдийн хөгжмийн аянд 2 хацраа гэдсээ тас хийтэл алгадлаа. Тэгээд эннээс ч адгийн хамаг амьдралаа хасах юмыг хасаад өвөөгүй гомдлолонд дэлгэсэн. Тэлэтэй цаг хагас тасралтгүй би ярьсан байх. Ухаанаа бүр тавьж туусан. Тэлэ хөөхийг бурхан ивэг залхаан цэрлүүлэгчийнхээ санал болгосон дарсны оронд гуйж авсан хийжүүлсэн ундаанасаа багахан балганга яриаг минь төвчээр цан таслалгүй сонссон. Залхаан цэрлүүлэгч нь харин дарс унга зогсолтгүй чалжсаар л байлаа. Тэгээд түүхийнхээ тун эгзэгтэй үед хүрчив. Миний Оклахомагаас явахыг хүсдэггүй чи бид хоёрын дунд шийдвэрлэхийн аргагүй зөрчил үүссэнийг. Тэгээ би тэр тухайга ярьтал Тилийн хатуу амсар нь хазар дээр нь ором гартал хийжүүлсэн ундаатай шилэн аяга нүүрэндээ нам барьсан чихтэй ихэд анхааралтай сонссон. Тэгээд би өөрөөсөө илүү алдар хүндтэй зураач болгоноос айнж эрэхтгээ хүртэл тэрэнд нуулгүй хэлчихсэн. Зурж байхдаа гараараа агаарт бөмбөг тесэлчихвээ гэж эмээдгээ чичилгүй улайсан. Яг тэр мөчөд Тилийн барьж байгаа ундаан доторх мөс хайлсаар гайхал сувд гараад ирхэн тэр. Ундааны хөөсөн донд тааваараа бүнжигнэн хөвж байв. Тилийн сувдыг анзаарсангүй. Намайг царайг нь алмайрын ширтээд байна л гэж сансан байх. Яг л Эдгар Аллан Погийн зохиол шиг л аимшигтай байсныг нуух юм.
Тэр шилэн аягнаас чи гэнэт хөөрөн гарч ирээд Тилийн зүүн мөрөн тушаа суунаглан эргэлдсээр хулчгар гэж намайг загнаж байхад Тили харин чамааг огтын ажиггүй балгаж байх шиг надад санагдсан. Мэдээж би охины гэрт нь хариулсан. Охин гомдсон л ах. Ирэх 3 сарын турш даваа, лавг, баасан гариг бүрийн нэг хагаст би тэрний гомдолтой харц аягүйцэн чангалсан мөртөө тулгарах болсон юм. Чи ер нь надаас юу хүссэн юм бэ? Гэрээ маань хаа нэгтээ дахиад сувднууд байх л ёстой гэх үлэгт бодлоосоо ангиж ирч чадахгүй байна. Чи агаржуулах хоолой, агаржуулагч дотор сувднуудаа унгасан л байх ёстой. Тэгээд өнөөдөл нь намайг унтаж байх оронд ч амар сая үзүүлэхгүй ажсаар л байгаа. Би бүхэлдээ эзлэгдэн бусдаас таслагдсан мэт санагдчихэв. Тэгээд би өнөөдөр чиний өтрээний хаалтыг бор цаасанд боогоод чам руу шуудангаар илгээж эхлэв. Чиний харилцааг эрхэмлсэн гол арга утсаар холбогдож болохгүй. Ийм эрэм хоёр чинь ийм битүү хатуу утга тайлалцахаас өөр яаж харилцах юм бэ? Би чиний хариуг тэсэлгүй хүлээнэ. 8 өдрийн дараа чамаас хариу ирсэн. 10 тухай урт зүйлтний утас. Яг ямар утгатай юм бэ? Догтуг хармагцаа чамаас төвчээр алдан загтал бичжээ гэж би эхлээд маш их горьцсон. Тэгсэн чинь чи ердөө л утас явуулсан байна. Би чамд зориулж хүзүүний зүйлт хэлэх ёстой юм уу? Сувднуудыг чинь эмхлэн хөвөрдөх юм уу? Галаа маань гэж юу? Үгүй дээ, баярлалаа. Би сорилтод чинь бүдэрснээ хийлээ. Би хүлээе. Би чам шиг тийм хүн биш. Надад 5 тух хэрэгтэй байна. Цагтал, утасны дуудлага, амар тайван өглөө, бас үдэш, сайхан оройн хоол, боломжийн ажил, сувд хатхан нухтгүй шинэ гутал хэрэгтэй байна. Би аймхаа хүн. Хурц гэрлээс зовлон хүсэмжлэх сэтгэлээ зургандаа далдлан нуудаг хүмүүсээс айнж ирдэг. Тиймээс намайг хэлтрүүлэхийг би чамаас гуй. Буцаад ирвэл. Үнэхээр буцаад ирдгийм бол над руу битгий яриарай. Манайхаар битгий дайраарай. Тэгээд ч би зүүдэн дундаа хүртэл сувд тэмтчин хаймааргүй байгаа болохоор байраа солихоор төлөвлөж байгаа. Хичээл, хурал, хичээл. Миний амьдрал ийм л хідэн хэсэгт хуваагдах болсон. Ангидаа би өр зөөлөн эцэг шиг айдуу байх болж өөрсдийнх нь өсөлт хөгжлийг л урамшуулан дэмжиж байна гэж оюутнууд маань ойлгож байгаа. Намайг зургийн ширтэн ажиглаж нарийн зөвлөгөө хэлэхэд Тилийн хүртэл миний дэргэд бие барин айгүйцгээж болсон. Тэр үнэхээр дур булаамын зэрэгцээ гойлог сайхан биетийг нь хэлэх чинь биш. Тилийн яваанда уран бүтээлч хүн ил шулуун хээр шаагүй загнахад гимгүй гэдгийг ухаарсан янзтай байна үлээ. 7 хоногийн дараа би дахиад тэрнийг болцоонд өрж мэдхэл юм. Би чиний явуулсан зөвлөлтний утсаар хамаг цусаа боогдтол шагаага чивчэртэл ороочихсон. Зүүн хөл минь үе үе мэдээ алдаж чимчигнэн өвддөг л юм. Хазагнаж догонцох нь халаг болсон хэдийч харин одоохондоо бол намайг анзаарч харсан хүнгүй л байна. За зохиол маань энэ хүрээд өндөрлөж байгаа. Тэгэхээр орчуулагч тэгш цайгийн орчуулгаар та бүхэндээ өргөсөн. Тэгэхээр энэ номны бүх одоо өгүүллүүдийн доор биш. Ерөөсө 2-3 өгүүллийн доор ингээ онцгойлон бичсэн хэсэг байсан. Энийг бас хүргэе. Энэ өгүүллийн орчуулга миний мэдих хамгийн кул яруу найрагч Б Батцаяад зориулж байна гэж бичсэн байна. Тэгээд миний бодож байгаагаар бол бид бас нэг дугаартаа санахгүй байна. Гэхдээ сайхан байна.
гэдэг өгүүллэгийг хамтдаа сонгож уншижсэн тэр зохиолчийг хэлж байгаа болов уу гэж бодож байна. За ингээд бүгдээрээ Америкийн зохиолч Майкл Каннингем гэж энэ зохиолчийн Совд нэртэй өгүүллэгийг хамтдаа сонслоо. За өгүүллийг ямар санагдсан? Бидний нөгөө ихэнхдээ хамт өмнө нь сонсч ирсэн өгүүллэгүүдээс бас нэлээд өөр байгааз. Тэгэхээр одоо бид за Монгол өгүүллээ, гадаад өгүүллэг янз бүрийн өгүүллэгэд уншиж байна. Тэгэхээр энийг бол одоо энэ нь сайн юм а, тэр нь муу юм а гэж ялгах боломжгүй. Энэ бол баг хүн болгонд мэдрэгдэж байгаа мэдрэмжээрээ өөр учраас аль болох бид дахиад бас сэтгэлийн хүүрнэлийг ингэж чиж болох юм байна. Заавал ингээл те баахан дөрүүд гарч ирэл тэднэр нь хоорондоо ямар нэг үйл явдал болоод тахгүйгээр зүгээр дотоод сэтгэл яваад иж болох юм байна гэдг нь надад их гой санагдсан. Ерөнхийдөө энэ өгүүлэлгийг ингээд мэдрэхийн хувьд жаахан хүнд мэдрэмж, хүний ганцаарддаг мэдрэмж. Ганцаардал гэдэг нь нэг тийм эргэн тойронд чинь хэн байгаагаас үл хамааран дотор хоосон орон зай үлдээд байгаа тэр мэдрэмж энэ өгүүлэлгээс үнэртэй байгаа санагдсан. Тэгээд энэ зохиолч яагаад заавал өгүүлэлгээ совд гэж нэрлсэн юм бол гэрээсээ тэр олон совд олоод байгаа нь үнэхээр хайртай хүнийх нь үлдээсэн совд юм уу? Эсвэл зүгээр өөрийнх нь одоо тэр энэ совд гэдэг нь өөрөө бэлэгдлийн шинж чанартай мó гэд ерөнхийд нь бодсон. Тэгэхээр бид нэг совд яаж үүсдгийг бодъё л доо. Совд бол маш одоо бид нар амьд чулууч гэдэг юм уу, энийг айгүй гоёор хэлсэн байдаг чинь маш урт хугацаанд бүрлдэж бий болдог учраас амьд эрдэнэ органик үнэт чулууч гэдэг юм уу, айгүй нандин хэвээрээ одоогоороо байсаарлаа. Тэгэхээр хясаан дотор ингээд элсний ширхэг ч юм уу, одоо нэг жижиг чулууч ч юм уу, парацит ч юм уу юу гэдгийг нэг гадны бичил биет ингээд сувд тэр хясаан дотор орлоо гэж бодоход хясаа өөрөө ингээд цочроогоод тэгээд гадны биетийг аюул гэж мэдрэнгуутлаа хамгаалах механизм нь ажиллаад тэгээд тэр орсон нэг элсний ширхгийг ч юм уу ингэж нэг юм кальц мальцтай тийм бүрхүүлэр ингэж баг багаар өөрийгөө хамгаалж бүрхсээр байгаад за бүр багада 6-аас сараас 1 жил, за эсвэл 2-оос 5 жил, за бүр удаандаа бол 10 жил ч хамаагүй миний л уншснаар шүү. Тэр совд өөрөө хясаан дотроо бүрлдэж бий болдог. Тэгэхээр яг энэ хясаа сувдаар нь бодоод үзвэл хорвоогийн хамгийн гоё үнэт тэр нар гэл болсон тэр гоё үнэт эрдэнэ хясаандаа нуугдсан байж байна. За тэр хясаа тэр үнэт эрдэнэ бий болгохын тулд өөрийгөө хамгаалах систем нь ажиллаад гадны орж ирсэн биетийг өөрөөсөө хамгаалж ингэж ажилласаар байгаад эрдэнэ бүтээчихэж байна. Тэгэхээр энэ өгүүллийн бас нэг даалд гоё санаа бол гоо үзэгслэн гэдэг бол гаднаасаа харагтаад ингээд сайхан царай зүс, сайхан бие хаа байж болно л да. Гэхдээ хүний хамгийн сайхан гоо үзэгслэн бол ерөөсөө дотроо байдаг. За тэгээд гоо үзэгслэнг бий болгодог юмнууд нь өвдөлт, шарах, зовлон зүдгүүр, тэтгэр зүйлс байдгаа гэдэг санааг ерөөсөө энэ өгүүлэлт төр чигээр гаргахыг хүсчээ гэж ойлгосон. Бид зовлон давах тусмаа төвчээртэй болдог, ухаантай болдог, мэдрэмжтэй болдог, хүн чанартай болдог, хүнийг хайрлах сэтгэлтэй болдог. Тэр алтан мөчүүдэд алдахгүй юмсан гэж үн цэнтэй юмнуудынхаа үн цэнийг ойлгодог. Гэх мэтчлэн өвдөлт болгон бидэнд бас дахиад нэг юм өгч идэг. Тэгэхээр гоо үзэсгэлэн гэдэг чинь өөрөө шарах юм шүү гэдэг санаа номтойгоо адилхан байна уу гэж ойлголоо. Тэгээд бид нөгөө амьдралд болж байгаа үйл явцуудыг том орно ерөнхийд нь сандаг их сургуульд сурсан 10 жил сурсан тэдгээр ангид байсан тэдэн хүүхэдтэй байсан гэдэг. Харин яг амьдралын хамгийн гоё дурсгалтай мөчүүд ингээд совд шиг жижиг үлдсэн. Бид нэр амьдралынхаа туршид тэр совдыг түүж амьдардаг. Тэгээд та эргэн тойрныхоо хүмүүстэй тэр сайхан совд шиг сайхан дурсамжуудыг бий болгож чадчихэв үү? Таны дотор бас өөрийн чинь зовоогоод сувд болоод үлдчихсэн цайхан зан чанарууд юу байна гэдгийг өнөөдөр та бас бодож үзээрэй. Тэгээд өнөөдрийн өгүүлэлийг юм сэтгэл зүйн маягтай өгүүлэлтэй маань хамт байсан сонсогчдод бүгдэнд нь баярлалаа. Та нар маань сэтгэлээ үлдээгээрэй. За ингээд шинжлэх ухааны тань мэдгүй од мөндөр сувг уран зохиол тайртай үзэх сонсогчдод дэлхийн шилдэг 50 өгүүллийг нэвтрүүлгийн хашийн дугаарыг хүргэлээ. Нэвтрүүлгийг та бүхэн YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 хос солигоноор хүлээн авч үзэж сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах on time технологи мөн од мөндрийн алтан гишүүд маань дэмжиж ажиллалаа. За ингээд тэгш цаягийнхаа орчуулгаар хүргэсэн совд нэртэй өгүүллийг хамтдаа сонслоо. Дараагийнхаа нэвтрүүлгээр уулзцгаая.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.